Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд буюу 2012-оос 2016 онд Ардчилсан нам засгийн газар байгуул засгийн эрхийг барьж байгаа хугацаанд олон улсын зах зээлээс шалтгаалсан эдийн засгийн хямрал болж байсныг та бүхэн бас мэдж байгаа бах. Нөхцөл байдал бол тухайн үед хүнд байсан. Гэсэн хэдий ч тухайн үед засаг өрж исэн манай намын хувьд бол өн докторжуулах хөтөлбөр хэрэгжүүлж шатхууны үнийг бол доктортой барьж байсан. Хэрвээ сүүлд бол сонгуулийн үеэр маш их яригдсан л 12-оос 16 онд ард иргэдийн амьдралыг туйлдууллаа. Энэ нам бол Монгол улсыг сүрүүллээ гэж. Хэрвээ энэ үнэн байсан бол энэ үед бас шатхууны үнийг өнөөдрийнх шиг магадгүй өнөөдрийнхөөс ч өндөр үнэтэйгээр нэмж болох байсан баг. Гэхдээ тухайн үед бол Ардчилсан нам бол ард иргэдийнхээ төлөө ажиллаж байсны баталгаа бол энэ байгаамаа. За энэний эсрэг зүйл өнөөдөр юу болоод байна гэхээр энэ 16 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр дээр албан ёсоор оруулж өгсөн байдаг. Бүр нэг бүхэл бүтэн нэг заалт толгойд оруулж өгсөн байдаг Монгол ардын нам, өнөөдрийн их баригч нам маань. Тэд юу гэж оруулсан гэхээр олон улсын зах зээлийн үнэтэй уялдуул шатхууны үнийг бууруулнаа гэж өгсөн байдаг. Монгол орон даяар 21 аймагт Улаанбаатар хоттой яг ижил үнээр шатхууныг борлуулнаа гэж мөрийн хөтөлбөртөө зааж өгсөн байдаг. Тэгэхээр аливаа улс төрийн намын сонгуульд ордог, сонгуульд ялалт байгуулах хамгийн гол хүчин зүйл бол ерөөсөө мөрийн хөтөлбөр байдаг. Иргэд сонгогчид энэ мөрийн хөтөлбөрийг харж байгаад аль намынх нь мөрийн хөтөлбөр бидний амьдралд сайн сайхан болох вэ гэдгийг харж байгаа сонголттой байдаг. Ингээд үүний үр дүнд бол 16 оны сонгуулийн үр дүн өнөөдрийн эрх баригч нам маань 65 суудалтай болж сонгуульд ялалт байгуулсан байдаг. Тэгтэл өнөөдрийн бодит байдал юу болж байгаа нөхөр энэ мөрийн хөтөлбөрийнхөө дандаа эсрэг ажиллаад байгаа. Юу анзаарч байгаа нөхөр энэ шатхууны хөөрөгдлийг харахаар Монгол улсад төр засаг гэж байна уу? Энэ улсад эзэн гэж байна уу гэдэг зүйл өнөөдөр харагдаад байна. Өөрөөр хэлбэл энэ улсын засгийн газар ажиллаа хийж гин үү, хийж чадж байна уу гэдгийг бол эндээс харж мэдэж байна л да. Төрийнхөө дээр гарсан хэдэн монопол хэдэн компанитай засгийн газрын тэргүүн нь гарч ирээд мэдээлэл хийхдээ шатхууны үн нэгч төгрөгөөр нэмэгдэхгүй гэж мэдээлэл хийдэг. Яг мэдээлэл хийгээ маргааш нь шатхууны үн нэмэгддэг. Энийг бид нар бол хараад байж байгаа. Тэгэхээр үүнийг бол бид энэ 16 оны мөрийн хөтөлбөрөөр нэгдүгээр биелүүлээч гэж энэ эрх баригч намаас шаардмаар байгаамаа. Биелүүлэхгүй байгаагийн энэ үр уршиг нь Монгол улсын ард иргэдийн нуруунд дээр маш хүнд ачаа болж ирж байгааг бид хүн бол хараад байж байна. Өнөөдөр АИ92 гэдэг бензинийг 2000 төгрөгөөр худалдаж авах хэмжээнд хүрчээд бид нар бол энэ мэдээллийг хийгээд байж байна л. Тэр хүн болгон дор бүрнээ амьдрал ахуйгаа авч явах гээд бүгд өөрийн гэсэн унаад хэрэгтэй амьдрал ахуйгаа амжуулах гээд явж идэг. Гэтэл өнөөдөр шатхуун ингэ нэмэгдээд байна. Тэгэхээр өнөөдөр төр бол төр шиг бай, засаг бол засаг шиг бай, хууль бол хуулийн дор бүгдээрээ тэр шиг ихтэйгээр байя гэж уриалгыг бас энэ үеэр гаргая гэж бодсон юм аа. Баярлалаа.